Түүх соёлоо дээдлэгч хушхан брэнд. За сайн байцгаана уу. Монголын нууц төвчөө судлалын олон улсын активаас эрхлэн явуулдаг 800 подкастын маань ээлж дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаар маш сонирхолтой сэдвтэй. Монголын нууц төвчөө гэдэг энэ агуу их судрыг, энэ агуу их зохиолыг яг хэн бичсэн бэ? Энэ бол баг одоо нууц төвчөө судлал явж ихснээс хойш одоо болтол шийдэгдээгүй, одоо болтол нууц төвчөө судалдаг хүн болгоны маш их анхаарал тавьдаг. Ер нь хэн бол зохиогчийн тогтоогч юмсан гэж боддгоо хүн ер нь байхгүй дээ. Үнэхээр сонирхолтой сэдв. Энэ сэдвийг одоо Монголын нууц төвчөө судлалын олон улсын активыг үүсгэн байгуулагчдын нэг төвөгч доктор Алтан Сүх яг энэ сэдвээр тавханд ярилцгаар ирээд байна. За энэ өдрийн амгалан айлтгая. Танилцсан өдрийн амгалан айлтгая. За тэгээд нууц төвчөөг хэн зохиосон бэ? Яг хэн зохиосон? Тий, Монголын нууц төвчөөний зохиогчийн асуудал бол нэлээд олон жилийн өмнөөс, олон зуун жилийн өмнөөс л ирнэ. Олон хүний сонирхлыг татчихсан сэдв. Яг эхлээд судалгааны таймаас нь ярихад бол анх тодорхой түүхэн бие хүнтэй холбосон нь бол 20 дугаар зууны ихэнх үед. Японы эрдэмтэд бол 8 насны гаралтай 1204 онд Чингис хаан толцлогдож ирсэн Тата Тунгаа гэдэг хүнийг бол Монголын нууц төвчөөний зохиогч байна гэж саналыг 1907 онд анх тавьжсэн. Бараг ганц бичиг өсгөтэй өнгөж бодож тэгсэн. Тий. Тэрийг бол ихтэй яг тухайн эрдэмтэд эсэргүүцдэг л дээ. Яагаад тэгэхээр Тата Тунгаа бол 1204 онд Чингис хаанд ирж байгаа. Толцлогдож ирсэн 8-ны гаралтай. Тэр хүн энэс өмнөх үйл явдлуудыг нүдээр үзсэн мэт ингэж Монголын нууц төвчөөнд ч сайхан бичих боломжгүй гэдэг цацаадаг. Яг ер нь нууц төвчөөний зохиогч хэн бэ гэд хэлэхэд өнгөрсөн судалгааг харахад маш олон хүнийг санал тавьшуулсан байна. За Жангай гэж Өгөөдөө хааны үеийн маш алдартай бичгийн төшмөд байдаг. Түүнийг зохиосон байж магадгүй гэдэг саналыг бол Бэлэг сайхан гэдэг эрдэмтэн судлаач төвшүүлсэн байх жишээтэй. Хоргосон гэдэг санал байдаг. Нууц төвчөө судлаач Гадам Гуайн саналыг төвшүүлсэн. За Шихий Хутаг гэдэг санал байдаг. Энийг бол одоо гадны олон эрдэмтдээс эхлээд манай Цэндийн Дамнасрангуй хүртлийн саналыг бол дэмжиж байсан. За үүнээс гадна Тэмүүгэ Отчиган гэдэг санал байна. Энийг анх бол за энэ 1-р сургуулийн физикийн багш Пүрв Дорж гэдэг хүн. Пүрв Дорж байгаа. Анхын саналыг төвшүүлжсэн. Дараа нь Төв үндэсний Бээжингийн их сургуулийн профессор Тогтох гэдэг профессор байдаг. Энэ саналыг дэмжижсэн. За Бүртэ гэдэг санал байна. За тэр ихтгэл энэ бол Монголын нууц төвчөөний зохиогч бол 1200 тэр төгсгөлдөө байгаа тэр хулган жилийн 3 сард болсон их хуралдаад оролцсон ноёдын хамтын бүтээл гэдэг саналыг бюрогоо төвшүүлсэн баг жишээтэй. За үүний зэрэгцээ Монголын нууц төвчөөний зохиогч бол угаасаа олдохгүй юм аа. Түүх сурвалжид бол энэ ямар ч ул мөргүй юм аа. Үүнийг хайна гэдэг бол дими цаг үрсэн ажил гэдэг. Одоо нэлээд хотронгүй юм үзэл хандлагч гэсэн байдаг. Энэ бол Оросын эрдэмтэн Менков тэргүүт эрдэмтэд ингэж үздэг. За үүнийг манай зарим нэр өхий судлаач ч гэсэн за ер нь нууц төвчөөний зохиогчийг хайна гэдэг бол горгүй явдал юм байна гэж одоо жоохон мохсон байдалтайгаар тийм үзэл хандлагууд олон байна. Ер нь энэ судлал энэ саналуудыг бүгдийг таймлаад үзэх юм бол хамгийн их давуу үжийн дарж байгаа таамаглал нь хэний нэртэй хамгийн их олон хүний дэмжиж байгаа нь Шихий Хутаг. Тийм Шихий Хутаг өөрөө их цэцэг хуулийг тий хөх дэвтэрт одоо тэмдэглэжсэн бичиг үсэг сайттай гэдэг юм уу. Түүнээс гадна ордны Чингис хааны дотоод үйл явдал ойрхон байсан гэдэг утгаараа Шихий Хутаг дээр олон эрдэмтэд санал өгсөн. Яг нь ер нь ингээд харахаар нууц төвчөөний зохиогчийг тодруулсан энэ судалгаануудыг ингээд үзэхэд хоёр тийм арга зүйн чиг хандлага байгаа юм. Нэг нь бол Монголын нууц төвчөөн шиг нь уран яруу тансаг энэ зохиолыг хэн бичиж чадах вэ? 13 дугаар зууны ихэнх үед энийг биччихээр хүн хэн байсан бэ гэж үздэг, тэндээсээ хайдаг,
тэндээсээ нэг хүнийг олоод шихий хутаг байж магадгүй юм ба гэдэг саналыг төвшүүлдэг нэг хэсэг бүлэг эрдэмтэд байна. Энэ эрдэмтэд бол ихэнхдээ татаа тунгаа, шихий хутаг, жанга, хоргосон гэдэг тухайн үеийн нэг алдартай бичиг номтой эрдэмтдийг нэр задаг. Тэгэхдээ зарим эрдэмтэд бол яаж өнөхөр за бичиг номын энэ эрдэмтдээс гадна Монголын нус төвчөнд дотоод агуулгаас нь дотоод өгүүлэмжүүдээс нь дотоод одоо юу гэдгийг зарим нэг үг хэллэгээс нь мөрдөж хөөгөөд нус төвчөөний зохиогчийг тодруулах судалгаа хийдэг. За энэ судлаачдаас бол Тэмүгэ Очгон гэдэг санал гардаг. Минлэг гэдэг санал гардаг. Минлэг гэдэг саналыг бол Шарвын Чоймоо Монголын нус төвчөн дотор байгаа тэр нэгдүгээр биеийн төлөөний үг биднийхэн гэдэг үгэн дээр тулгуурсан судалгаа хийгээд Чоймоо огшол за энэ бол магадгүй Минлэг бол нус төвчөг бичгэд ямар нэгэн байдлаар оролцсон байна гэдэг таамаг төвшүүлсэн ч байдаг тухай. За тэгээд чиний хувилбар ямар гаргалгааг дэмжиж өөрийнхөө хувилбарлуу хурж ирсэн. Ер нь тэгэл манай үзэгчдэд бүгдийг сонирхолж байгаа. Ямар учираас ийм санал төвшүүлж байгаа. За миний хувьд бол сая хэлсэн тэр хоёр дахь гэдэг юм уу Монголын нус төвчний дотоод агуулга, дотоод өгүүлэмжээс нь нус төвчний зохиогчийг тодруулах оролдлого хийсэн. За тэгэхдээ бол энэ хэд хэдэн одоо юу гэдэг зүйл дээр тулгуурлаад ийм мөрдлөг мөшиг гаргалгаа хийж үтсэн гэсэн үг. За хамгийн тулгуур зүйл нь бол тэр Монголын нус төвчний дотоод өгүүлэмж дотор түүхэн үйл явдлыг хүүрнэн өгүүлж байгаа тийм өгүүлэмжүүд байна. Өгүүлбэрүүд. Тэр өгүүлбүрт байдаг нэгдүгээр биеийн төлөөний үг хамаатуулах. Одоо би, бид, биднийхэн гэдэг энэ үгнүүд байна. Энэ үгнүүд бол нэг Монголын нус төвчний 18 зүйл дотор 22 удаа татагдж байгаа. Шууд нэгдүгээр бие рүү хамаатуулсан. Тэгээ одоо түүхэн үйл явдлыг өгүүлэхдээ л манай цэргүүд ингээд тэрэгдчихлээ гэдэг. Бид нэр одоо ингээд юу гэдэг Сэнгүмийн нөө чавар бхийг зочд гойход биднийг доромжлоод өгсөнгүй гэдэг ингээд. Яг түүхэн үйл явдлыг тайлбарлахдаа нэгдүгээр биеийн үүднээс манай бидний хачин бхийг гэдэг. Тий. Нэгдүгээр биеийн үүднээс өөртөө хамаатуулаад тайлбарлсан өгүүлэмж гэсэн үг. Ийм өгүүлэмж нэг 18 зүйл дээр 22 удаа татагдаж гараад тэгэхээр энэ нэг нэгээр нь бүгдийг ингэж үтсэн гэсэн үг. За энэ дөр зохиогч нь хэн байж болох вэ? Яагаад ингэж юм гэдгээр. Тухайлбал сая хэлсэн чинь Монголын нус төвчний тэр 165 дугаар зүйл дээр тэр нөгөө Сэнгүмийн дүү чавар бхийг зүчид гуугаад бидний хожим бхийг арилжиж өгье гэж санал тавихад бол Сэнгүмд хэлсэн гэж. Тэдний ураг бидэнд ирвэл үүдэн цус хоймор харнаа. Бидний ураг тэдэнд очих юм бол эсрэгээрээ. Бидний ураг тэдэнд очих юм бол үүдэн цус хоймор харна. Тэдний ураг бидэнд ирэх юм бол хоймор сууж үүдэнд харнаа гэд өөрийгөө ихчлэн сэтгээд биднийг доромжлон өгүүлж өгсөнгөө гэж. За одоо нэг тохиолдол ингээ энд биднийг гарчиж байгаа. Тэгэхээр энэ бидний дотор хэн байна вэ? Тэгэхээр ер нь энэ чавар бхийг жүчид гуйх Сэнгүмтэй ураг харилцан солилцох энэ үйл явдал ургийн харилцаа тогтох ургадлах үйл явдал бол нэг тухайн ургийнхын тал хамаатай түүхэн үйл явдал байхгүй. Тэгэхээр 165 дугаар байгаа зүйлд байгаа тэр бидний гэдэг дотор Исүхэ Баатар болон түүний ураг ийн хүрээнд л энэ бидний гэдэг үг хамаарж байгаа нь ингээд тодорхойлж байгаа. За тэгтэл юу гэдэг бидний гэдэг үг бол маш тийм цэрэг дайны үйл явдал нэлээд олон гарна. Тухайлбал одоо бидний цэргүүд тэрийг олзолж ирв гэдэг юм уу? Бидний цэргүүд одоо юу гэдэг Чингис хааныг очихоос өмнө бидний цэргүүд эрийг хөнөөччихэж гэдэг юм. Ийм байдлаар нэлээд олон гарч. Тийм зүрхэнтэй манай талаас бэлгүүтэй засч ирсэн гэдэг. Тийм. Бидний талаас бэлгүүтэй байсан гэл ингээд. Тэгэхээр яг эндгээр нь ингээд хөөгөөд үзэхээр нэг талтан ургийн хүн юм уу байна гэдэг нь тодорхой болоод ирнэ. За дараа нь энэ түүхэн үйл явдал хэн оролцож ирсэн бэ гэдэг нь. Одоо өөрөөр хэлбэл одоо тэр зүрхэнтэй байлцсан банд хэн байх вэ? За тэр тажуудтай байлж ирсэн банд хэн оролцож ирсэн гэдгээр нь ингээ хөөгөөд хасаад эхэлж байгаа. За дээрэс нь тэр 18 зүйл дотор энэ бидний гэдэг үгтэй зэрэгцээ тэнхний нэр гарч ийн гэдэг хөөгөөд эхэлж байгаа. Тухайлбал хасрын нэр ингээ зэрэгцээ гараад ирдэг. За хасар одоо ингэж яхад бидний цэргүүд тэглээ гэдэг.
бэлгүүтэй нэр зэрцээ гараад ирдэг. Тэмүүжин нэр ингээд зэрцээ гараад ирдэг байхгүй. Тэгэхээр эднэрийг бол яаж юм? Энэ бол бидний гэдгээр өөрийгөө төлөөлж өгүүлж байгаа зохиогч биш байна гэж гасчихж байгаа. Ингээд бидний гэдэг тэр 18 тохиолдлуудаар нь ингэж хөөгөөд тэр үйл явдал хин оролцсон бэ гэдгийг ингээ хөөгөөд ингээд хасаад ингээд үлдэхэд бэлгүүтэй отчхон өөрөө тонжулддаг байхгүй. Тонжулддаг. Тэмүүг очгоо. Тэ тэмүүг отчхон тонжулддаг гэсэн. Хажуу алчтай байхгүй юм. Тэд нар байхгүй. Гарахгүй байгаа юм. Тэгээд өөр ямар шалтгаанууд байна вэ гэж үзэхээр тэмүүг очин. Энэ дээр тулгуурлаа би юу гэж үзэж байгаа нөхөр. За ер нь магадгүй энэ Монголын улс төвчөн дотор байгаа энэ нэгдүгээр биеийн төлөөний үгээр түүхэн үйл явдлыг өөртөө хамаатуулаад өгүүлээд байгаа тэр зохиогч чинь тэмүүг очин байж болох юм байна гэдэг анхны таамаглалыг гаргачихж байгаа. За дээрэс нь Монголын улс төвчөнд байгаа ураг төрлийн хэллэгүүд байна. Одоо тухайлбал Исүүхэ хан эцэг гэж хэдэд дүн утгаар. Өвлөн их гэж байнга цохиолын туршид бараг ингэж хэлж байгаа. За түүнээс гадна мэдлэг эцэг гараад ирж байгаа. За тэгэхээр энэ ураг төрлийн хамаатуулах хамаарлыг зааж байгаа энэ нэр томьёонууд яагаад хэрэглэгдэж байна вэ гэдгийг сууж үзнэ. Гэсэн. Тэгэхээр за нэгт Исүүхэ хан эцэг гэдэг бол ойлгомжтой. Өвлөн их гэдэг бол ойлгомжтой. Эндээс үзэх юм бол Исүүхэ эцэг өвлөнийг их гэж байгаа хүмүүс бол Исүүхэн ураг гэсэн үг. Тэгэхээр яагаад мэдлэг эцэг гэдэг вэ? Нус төвчөн дотор. Мэдлэг эцгийн нэр Монголын нус төвчөнд нэг 17 удаа гарна. Тэгэхдээ 4 удаад нь мэдлэг, за 13 удаад нь мэдлэг эцэг гэж гардаг. Тэгэхээр мэдлэг гэж гардаг нь хизээ вэ гэхээр 68 дугаар зүйлээс урагш байгаа. 68 дугаар зүйлээс. Чарах үгний хүмүүн мэдлэгч гэдэг юм гэж гарч байгаа байхгүй юу? 69 дугаар зүйл дээр юу болдог вэ гэхээр Исүүхэ Баатар татарт хорлогдоод нас орж байгаа. Нас орохдоо мэдлэгт цахиас цагж байгаа. Чи бэлэвсэн мэрэгнэ өнчин хөвдөө хэрхэн асрахыг чи мэддэг. Өөрөөр хэлбэл Исүүхэ Баатрын зарилгаар гэдэг юм уу, гэрээсэлээр гэдэг юм уу, мэдлэг бол Исүүхэн ургийг харж хамгаалж авч явах, хүүхдүүдийг асарч явах хойд эцэг шиг юм болж байгаа байхгүй юу? Тэгтэл Монголын улс чөндөр яадаг гэхээр 68 9 дугаар зүйлээс эхлээл мэдлэгийг шууд мэдлэг эцэг гэж бичиж эхэлдэг. Исүүхэг насарсны дараа нас гэлээд. Тэгэхээр яг ингээд Монголын улс төвчөнд зориудаар 68-аас урагш байгаа мэдлэг гэж бичээд 69-оос хойшоо мэдлэг эцэг гэж дуудаж бичих хүн хэн байх вэ? Гэдгийг ингээд үзэх юм бол ерөөсөө энэ Исүүхэн ураг гэдэг нь ойлгомжтой байна байхгүй юу? Исүүхэн ураг гэдэг. Бас өөр дээрэс нь юу гэдэг гэхээр Монголын улс төвчөн дотор байгаа нэг зохиогчдын гэдэг юм уу байрлалыг заадаг өгүүлбэрүүд байна. Одоо орон зайг зааж байгаа үг. Одоо өгүүлэмжүүд гэх юм уу? Тэр дээрс толгуурлаж бас энэ зохиогч бол тодорхойлох боломж байгаа гэдэг. Тэр нь бол одоо тухайлбал одоо тэр биднийг одоо нүд үдсээр байтал 8 шаргагттан 8 морийг одоо дээрм авч одов. Бид нүд үдсээр хоцров. Гэх мэтэр эсвэл юу гэдэг бид нарыг ингээд судал бэлгүүтэй октор хонгорыг унаад нугасалцталд харууг ачаад ирэв. Бид нэг зохиогч нэг газар байгаад тэндээсээ ингээд түүхэн үйл явдлыг ингээд тайлбарлаад байгаа нь Монголын улс чөнд маш тодорхой харагддаг гэсэн үг. Яг өөрөө гэрч тий. Өөрөөр хэлбэл тэнд зохиогч биеэр оролцсон, тэндээ байж исэн, тэндээсээ тэр орон зайнаасаа, тэр орон байрнаасаа түүхэн үйл явдлыг тайлбарлаждаг. Билгүүтээ ирлээ, дээрмэвэ даваад одлоо, энд ингээ хараад тоцорлоо гэд. Эднэр дээрээс ингээд үзээд ахаар бас л энэ яг л нөгөө Исүүхэ Баатрыг нас барсны дараа өөлөн болоод нөгөө хэдэн хүүхдтэйгээ үлдсэн тэр бүлэг цөлөг хүмүүсийн дотор зохиогч байсан юм шиг. Ийм тодорхойлолтуудыг биднээс гаргаж болдог гэсэн үг. Тэгээ иймэрхүү зүйл дээр ингээд тулгуурлаад үзэхээр ерөнхийдөө Монголын улс төвчөөний тэр эхний хэсэг буюу Чингис хааны шаштрыг бичгэд бол Тэмүүгэ отчхон ямар ч байсан биеэр олцсон юм байна гэдэг нь бол нэлээд олон баримтаар тотлогддог гэсэн үг. Тэр Тэмүүгэ отчхон чинь нөгөө аврагт хэнийг Сартуул руу дайнд явхад
Үндсэндээ Чингис хааны ард хүрээг бол мань хүн хариуцаад үлдчихэж байгаа шүү дээ. Тэгээ өөр сүүлд нь ч гэсэн би аа болох ч тамстай гэж хэлсэн гэж байгаа тийм. Мань хүн нөгөө манай аах өгсөн одоо би аа болно. Тэгээ бодглохлоор магадгүй тэр үндсэн хэсэг бол тэр 7 жилд бичигдсэн юм шиг санагдаад байдیں۔ Тэр ягаад гэвэл өөр тийм завтай үе ер нь байгаагүй. Аврагт үлдсэн хэдлийн бичүүл бичгээр тий. Тэгэхгүй бол бусдын зогсоож айгу дайтаж байгаа шүү дээ. Тэр ямар ч чөлөө байхгүй. Тэгэхээр тэрнийг яхад магадгүй тэр ойлон амьд байсан ойлны яриа мараа тэр ихний өсвөхөө гэдэлсэн мэлсэн энэ бүх юм уу ингээд яхахлаар хэн бол редакцийг зохион байгуулагч юм уу ямар ч байсан тэр бичүүлэх анхны гол санаачлагч нь байж ер нь байх магадaltaй юм байна л да. Яг ер нь бол одоо оролт юм бол очгон бол Монголын нуус төвчөн гэдэг төрийн альбом түүхийг бичих одоо төслийн гол ахлагч нь өдөрдөгч нь гэсэн үг. Яг санаачлагчийн хувьд бол би тэгж боддtiin. Санаачлагчийн хувьд бол энэ бол төрийн түүх нэгт. Хааны ордонд бичиж дуусгаж байгаа. Тийм ээ? Монгол төрийн ордонд бичиж дууссан төрийн албан ёсны түүх. Дээрэс нь энэ бол Чингис хааны шаштар намтар. Тэгэхээр энэний гол санаачилсан бичиж эхэлсэн дээр бол би нэг Чингис хаан ер нь санаачилсан болов гэж бол би таамагладаг. Яг энэ дээр Монголын нуус төвчмтөр байдаг тэр хоризм гүрэн рүү довтлохын өмнөх хийсэн хуралдаан үеэр ордонд тулсан нэг маргааны тухай мэдээ байдаг. Тэндээс надад бол тийг санагддаг байхгүй. Энэ мэдээний юу гэхээр Чингис хаан хоризм гүрэн рүү дайлаар мартахын өмнө хуралдаа хийгээд тэр хуралдаагаа дээр ер нь 1219 оны хуралдаа. Энэ хуралдаа бол зөвхөн тэр хоризмын дайнагч хилцсэн биш л дээ. Ер нь Цэцэс хааны зохион байгуулалтыг шинжилсэн олон дотоод асуудлуудыг хилцсэн хуралдаа. Энэ хуралдааг дуусгахын үед бол Есү хатан Чингис хаанд сануулж хэлсэн гэж Монголын нуусчид өгүүлдэг. Уул мэт би чинь өвгдийн хойноос одвол одоо улс Монголыг чинь хэн мэдэх вэ гэд. Тэгэхэд нь бол Чингис хаан хэлж байгаа. Боорч мохлаа та нарыг эдий надад зөвлөдөг боловч энийг та нар би намайг одоо ертөнцийн одоо жамыг надад сануулж өгүүлсэнгүй. Есүгийн үг бол үнэн байна, зөв байна гэж магтаад тэгээ хөвгүүдийн минь жүч буй за чи юу хэлэх үү гэд асуусан гэж. Тэгэхэд нь бол цагаат зүчийг ам нэхийн урдуур босч ирээд та мэрэгдийн энэ цул олзуурт юу төшиж өгүүлнэ гэж хэлээд тэр хоёр их муудалцаж хааны өмнө бол заамталтж авсан тухай өгүүлдэг. Энэ үед бол Монголын нуус төвчөнд Чингис хаан яаж байж байсан тухай Монголын нуус төвчөнд маш тодорхой бичиж байгаа. Чингис хаан Сэм сум байв гэж байгаа. Өөрөөр хэлбэл бол Чингис хаан дараачин хааныхаа тухай одоо сэдвийг гэдэг юм уу асуудлыг хөндөөхөд ууган хоёр хөвөн нүднийхэн өмнө одоо нэг эрх мэдлийн төлөө тэмцэлдэж эхэлж байгаа. Чингис хааны байгуулсан их улс түүний нүдний өмнө бараг салж тарж унж байгаа. Дээрэс нь энэ дээр юу болж байгаа нөхөр Чингис хаан хүний амьдралын бас нэг чухал мөч байж магадгүй юм бол Чингис хаан бол би мөнх усаа өвгдийн хойноос хизээ нэгэн цагт очно гэдгийг бол хүлээн зөвшөөрч байгаа. Өөрөөр хэлбэл Чингис хаан эргээд нэг өөрийнхөө амьдралыг эргэж харах, эргэж нэгтгэн дүгнэх мөчөл байсан байж магадгүй. Хоёрт нь бол энэ цагаатаа гэдэг юм уу, зүч гэдэг юм уу, энэ ууган хөвгүүд эрх мэдлийн төлөө нэгэн тэмцэлтэх нүднийх нь өмнө тодорхой болж байгаа нөхцөлд энэ хан хөвгүүдийн үйл ойлголцлыг зөрчлийг яаж арилгах вэ гэдэг асуудал төр тулгарсан. Энэ бол миний бодлоор бол үнэн түүхийг, бодит түүхийг бичиж хан хөвгүүдэд уншуулах. Энэ бол бас нэг гаргалгаа байсан байж магадгүй гэж. Тэр бол нэлээд аюултай хэсэг шүү ер нь. Тэр дунд чи одоо бүртийн нэр хүнд талтай юм нэг хүн гаргаж байгаа. Тэгээд хоёр хүүгийн тэдний удмынхны эвдрэлцлийн ерөөсөө уг үндсэндээ тавьж байгаа. Тэгэхээр тэрнийг бол ер нь нэлээд эрх мэдэлтэй хүн тийм бичихгүй бол ер нь алуулахар зүйл шүү дээ, тийм. Яг үнэ. Тэгэхээр бас наад Тэмүүгэ гэдэг чинь бас тэгээ Тэмүүгийг нуус төвчөн дотор чи ерөөсөө Тэмүүгэ
хөндлөнгөөс бичсэн хоёр л хэсэг байгаа. Нэгд нь нөгөө мань хүн чинь нөгөө байлдах болсон чинь агт хариуцдаг том юм мундаг яагаа тий. Ер нь Тэмүүгийн хүчээр байлчдаг 8 руу. Бага юу турхаа миний агт таран байгаа явъя энэ гэдэг. Тэгэхээр нэлээ мандуулсан байхтай. Хоёр дахь дээр нөгөө юун дээр чинь мань хүн нөгөө төв тэнгэрийг дарддаг хэсэг. Төв тэнгэрийг дарддаг хэсэг дээр чинь бол ер нь отчиг нь гол дүр тохилчдаг штэ. Хин яг хөө бүрт өгүүлдэг. Чингис хаан одоо яах вэ гэж бас нэг ер нь Чингис хаан бол яг нарийн зохиогчийг ингэж судалсан хүмүүс дотор бас тийм аргууд байна. Нуус төвчний өгүүлэмжүүдийг ажигладаг аахгүй бас. Энэ нуус төвчний зохиогч хүнд талархаад байна. Эсвэл хэнийг доош нэгэдэг гэдэг. Тухайлбал одоо ингэж байгаа юм. Нуус төвчний зохиогч бол Тэмүүжинд бол нэг дуртай биш. Чингис хааныг магтсан, Чингис хааныг магтан дуулсан зохиол боловч тэн дотор Чингис хааныг заавал муу чанаруудын шигтгэж оруулдаг. Нохойноос хүртэл айдаг, аймхайг нэлдэг, атаач, маш их хартай. Бүх тэр бас л муу чанаруудын бүгдийг дурдж байна гэж байгаа байхгүй. Тэгэхдээ бас Жамуухын тухай зохиогч нэлээд талархалтай бичдэг. Жамуухчин бол Чингис хааны гол дайсан байхгүй. Тэгэхдээ Жамуухын тухай муу үг тэнд баг дурсахгүй. Дандаа магтангуй үг бичдэг. Сүбэдэ баатарын тухай бичгтээ зохиогч бол баг сэтгэл нь хөдөлдөг гэж байна. Нуус товчонд бол нэгхэн хүнд зориулж бүр тусгаалan шүлэг зориулсан. Энэ нь бол зөвхөн Сүбэдэ баатар байхгүй. Гэсэн Мухлаг ер нь таг. Тийм, Мухлайн тухай ер нь их байхгүй шахав. Тийм. Тэгээ ингээд Исүхэ баатарын ургийн дотроос хамгийн эерэг, хамгийн зөв дүртэй бичсэн өөрөө очгон. Хамгийн эерэг талаас нь очгонд дурдсан. Тэгсэн хэрнээ Монголын нуус товчны зохиогч бол яадаг гэхээр Чингис хааны хүүхдүүд бол нэг таатай биш. Таатай биш. Яг зүчийг бол тэр нөгөө мэрэгдийн хүүхэд эргэлзээтэй гэдгийг заавал оруулж ирж байгаа байхгүй юу? Тий, оруулж ирж байгаа. Тэгээд цагаадагийн тухай өгүүлэхдээ эн чин башгин ширүүн те авир муутай гэдгийг заавал нарийн цагаадаа нарийн гэд хийчихэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ зохиогч ямар хүн байна вэ гэхээр ерөнхийдөө энэ Монгол үндэстнийг нэгтгэх үйл явдалд те цэрэг удирдсан тэр олон дан биер болцож явсан. Монгол цэргийн одоо тэр баатарлаг багталтай явдлыг их шүтэн биширч явдаг тийм хүн байгаа байхгүй. Дээрэс нь Чингис хаанаас нэг айдаггүй. Чингис хааны ургаас одоо энэ зүч цагаатай өгөөдөө эдгээр чинь амар том эрх мэдэлтэй томчууд язгууртнууд байхгүй. Эднээс ерөөлөн төдийлөн айдаггүй. Хэлэх үгээ хэлж чаддаг тийм эрх мэдэл өндөртэй. Тийм нэг түүхэн хүн байсан гэдэг нь бас харагддаг гэсэн үг. Тэгэхээр л магадгүй ингээл яваад очихоор үнэхээр магадгүй Тэмүүгөө очихноос өөр хүн бол цагаадаа өгөөдөө зүч нарыг ингэж хэлж чадахгүй. Ер нь ер нь муу хөдлөгдөөгүй 70 дутгаарч болов нэг яжлуул чимхүүлээгүй хүн бол Тэмүүгээ ших хот хоёр л байдаг л да ер нь тий. Ших хотч яг нэг удаа яалтчгүй факталж ялагдсан юу тэр юм. Тэгэл Ван хааны хүртэл зохиогч бол ингээд Ван хааны тухай өгүүлэхдээ дандаа нэг ховын өгүүдийг цуглуулж тий. Тэгэхээр Ван хаантай учирж байсан, Ван хаантай хүүхэд байхдаа ч юм уу эсвэл биеэр учирж байсан, түнтэй ямар нэгэн таагүй харилцаанд орж исэн хүн байж магадгүй гэсэн таамаглалууд төрөл судлаачдад төвшөөсөн байдаг байхгүй юу? Ван хааныг ер нь маш муугаар үзүүлсэн. Жамахыг нэрээ ер нь дажгүй харуулсан шүү. Жамахыг бол яаж ч явж байсан ерөнхийдөө цэцэн бэлэг ухаантай гэдэг өнцгийн заавал харуулдаг. Жамах нас урахынхаа өмнө хэлж байгаа үг мөг бол маш хүндэтгэлтэй. Жамахыг бас л гүр хаан тул Монголын нэг нөлөөвөхэй том хааны хэмжээнд хэлсэн үг мөгийг бүгдийг тэгж оруулж өгсөн. Тэгэхээр бол зохиогч бол яхах харахгүй Жамахт бол нэлээд том талархалтай байна. Тэр Татаа тунгааг түрүү ярьснаас нэр Татаа тунгаагаар хөвүүд дүүнэртээ бичиг заалгасан гэж байгаа шүү дээ. Тэгэхээр Тэмүүгээ бас бичиг сайтай байсан байж магадгүй. Дүүнэр ихлээр мэдхгүй билгүүдээ хасар хоёр шиг нөхдөд бичиг сурахгаа сууж байхгүй бах тий. Тэр хоёр чинь нэг нь ер нь хоёр нэлээ хүнд нэг нь бол барилддаг нөхөр шүү дээ. Тэгэхээр ер нь явж яадаг гэдэг шүү дээ. Бичгийг арай илүү сурахаар өмнө Тэмүүгээ байж магадгүй. Ер нь юм хожмын сурвалжууд одоо энэ хөх судар байд юм уу 17-гийн Монгол сурвалжууд очихныг оюутчихна гэж тэмдэглэдэг. Оюут гэдэг чинь бас монголчуудын хувьд бол ухаантай тий сэцэн мэргэн гэсэн сэргэлэн схэн баг сэдэн гэсэн утгатай шүү дээ. Тэгээд Чингис хаан их болоод дүүнартаа юу гсэн? Иргэн өгөөд ноёдуудыг бас түнд түшиг болгож өгсөн юм. Тэгэхдээ Тэмүүгээ очихнд бол
хүчүү, жанга хоргосон гэдэг 4 ноёныг төшиг болгож өгсөн. Тэр 4 ноёноос жанга хоргосон 2 нь өөрөө өгөөдөө хааны үед маш алдартай бичгийн төшөмдөд болж алдаршсан. Монголын нууц төвчний зохиогчдоор ч гэсэн энэ 2 хүнийг бас нэрлэдэг. Хоргосон гэдгийг бол Гадамбугай санал гаргаж байсан. Жанга гэдэг Бэлэг сайхан гэдэг хүн санал гаргаж байсан. Сүүлд нь жанга Хэрэлэг хоргосон энэ 3 байж магадгүй гэдэг санал гэсэн гарч ирсэн. Тэгэхээр Тэмүгэ Очигны хажууд байсан тэр 4 ноёны 2 нь өөрөө хожим нэг 10 юу гэдгийг тэр 19 оны хуралдаагаас нэг 10 гаруй жилийн дараа гэхэд л бичгийн алдартай том төшөмдөд болсон байхгүй. Тэгэхээр харин магадгүй Тэмүгэ Очигн өөрөө ч гэсэн бичиг ном сайтай. Хажуудах тэр төшөж өгсөн 4 ноён өөрөө Тэмүгэ Очигныг дагаад Монголын нууц төвчийг бичгийн ажилд магадгүй бичээчийн үргээр оролцсон байх боломжтой. Тийм ч учраас эдэн магадгүй энэ жанга хоргосон эднэр хожим өгөөдөө хааны үед алдартай бичгийн төшөмдөд болсон ч байх магадлалтай. Яагаад гэхээр түрүү та хэлжсэн шүү дээ. Яг тэр 7 жил гээд тэр 1219 онд Чингис хаан хоризм руу яваад их аваргыг Очигнд хариуцлаа үлдээчихэж байгаа. Очигнтой цуг хин байсан бэ гэж үзэх юм бол Очигн за түүнд төшөж өгсөн 4 ноён. Тэгээд Чингис хааныг хоризмын аян дайнаас эргэж ирэхэд нь угтаж авч байгаа хүмүүсийн нэр байдаг хогой сурвалжтай. Тэн дээр Минлэг, Өвлөн нөгөө настайчууд байждаг. Тэгэхээр Минлэг, Өвлөн за тэгээд Очигн тэргүүтэй ноёдууд аврагт их авраг гэсгэж 7 жил байсан гэсэн үг. Монголын нууц төвчөн дотор бол энэ гарцаагүй өвлнөөс өөр баг хүн мэдэхгүй гарцаагүй бүртийн одоо тэр Очигн орж ирээд нөгөө төв тэнгэр зодууснаа хэлээд яхаа те бүрт хатан хүнжлээд орж чэйжээ дараад гэж байна татаад. Яг тэр ордонд болсон үйл явдлыг зөвхөн Чингис хаан бүрт Очигн 3-аас авраг өөр хүн мэдхээргүй ийм үйл явдлын өгүүлэмжүүд олон байдаг. Тэгэхээр үнэхээр тэр 1219-оос 1225 6 оны энэ нэг 6-7 жилийн хооронд Очигн ноён их аваргыг сахиж байхдаа Минлэг, Өвлөн, бүртээ тэргүүтээ одоо юу гэдэг настайчуудын түүхэн үйл явдал биеэр олцчихсон настай хүмүүсийн дуртатхан ярьсан яриа өөрийн биеэр олцсон үйл явдлууд дээр тулгуурлаад өөрийнхөө хажууд байгаа жанга хоргосон тэргүүтээ бичгийн төшөмдүүдээр бичүүлээд ер нь энэ Чингис хааны шаштар буюу тэр ихний нэг 10 бүлгийн бараг 11 бүлэг шүү дээ 268 дугаар зүйл хүртэл хэсгийн ихэнх хэсгийг бол энд бичсэн баг. Энэ наадах чи ер нь сонирхолтойгоос гадна маш үнэмшилтэй санал байна л да. Одоо жишээлбэл тэр нэг хөрөнгө албад хуваарлдаг шүү дээ. Тэгэхэд Тэмүгэ Очигн ээж хоёртоо 4,000 юучлөө хуваарлцдаг шүү дээ. Чамлаад 10,000-ыг хуваарлаад. Тий, тэгсэн чинь нөгөө ойлын чамлаад юу ч дуурахгүй. Тэгтэл мань хүн ойлон тэр эмгэнд бол хідэн ч юу байсан их хамаатай юу те. Тэгэхээр Тэмүгээд тэр нь дуурлангуудаа ээжигээ уралсан болгож юу яахсан байх хэсэл багталтай юм байна. Сая гэж санаад байна. Харин нууц төвчөө өөрөө ингээд зохиол нь ингээд эхлээд маш гоё юм. Ингээд уншихад ингээл явж байгаа түүхэн үйл явдлын өрнөл харилцан яриатай. Тэгэл ингээд шүлгэлсэн байдалтай яваад байна. Тэгж байгаад тэгээд ингээд ордны дотоод амьдрал улс байгуулсан. Тэгэл ордны дотоод амьдрал яваал тэгэл төв тэнгэрийн асуудал орж ирээл яг нэг Очигн төв тэнгэрийг дарж байгаа асуудал орж ирээл. Тэр хүртэл нууц төвчөөний өгүүлэмж өөрөө тийм уран тансаг харилцан яриа өгүүлэмжтэй шүлэг найрагтай байхгүй. Тэгж байгаа тэрнээс хойшоо нэг шууд юу болоод энэ алтан улсын дайн эсвэл баруун тишээ хийсэн дайн ороод ирэнгүүт өгүүлэмж шал өөр болоод нөгөө шүлэг найраг байхгүй болоод харилцан яриа өгүүлэмж одоо энэ зохиомжууд байхгүй болоод яг түүхийг ингээ хүүрнэж өгүүлэл бичиж байгаа. Дээрэс нь ингэж байгаа. Тэгэхээр би яаж яах вэ гэхээр яг тэр 7 жилийн хугацаанд бол Очигн эднэр бичээ сууж байхдаа тэр төв тэнгэрийг дарах хүртэл бол бичсэн байсан гэсэн үг. Бичсэн байсан. Маш тайван, маш гоё уран яруу зохиомжтой түүхийг бичижсэн гэсэн үг. Тэгтэл Чингис хаан тангууд руу яваад
нас барсны дараа энэ түүхийг маш хурдтайгаар дуусгах шаардлагатай болсон. Тийм учраас яг энэ одоо тэр төв тэнгэрийн өгүүлэмжийн хойноос эхлээд шууд ямар нэгэн шүлэг найр юм уу зөвлөл байхгүйгээр шууд түүхийг одоо юу гэдэг бүдүүн баргаар гэдэг юм уу нэлээд тийм уран тансаг бишээр таймлаад бичиж авчиж байгаа. Ингэж нуус товчог ингээд Чингис хааны шиштэр дуусгаж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр төв тэнгэрийг дарснаас урагшаах хэсэг бол нэлээд тайв уйж бодож тэр шүлэг найргийн зохиож тэ яг ямар шүлгээр ямар агуулгыг энд гаргах уу гэдэг дээр ажиллаж бичсэн зохиол байхгүй. Тэгээ Чингис хааны намтрыг дуусгахдаа нэлээд яаруу байдалтай. Бас тэнд дотор нэлээд алдаа байгаад. Тухайлбал энэ хойр эзэм рүү хийсэн аян дайны хувьд бол он цагийн зарим үйл явдлыг холсон юм байгаа байхгүй. Мэдхгүй. Өөрөөр хэлбэл энд байсан тэр түүхэн үйл явдалд оролцоогүй хүмүүс бичсэн гэдэг нь бас харагддаг байхгүй. Тэгэхээр бол нуус товчооны зохиогчд бол тэр төв тэнгэрийг алах хүртэлх одоо дарах хүртэлх хэсгийг ингээд өвжүү тавь биччихээд энэ хэсгийг бол сүүлд нь магадгүй 1128 оны үед яаралтай дуусгах болсон учраас тоймлон бичээд дуусгасан байх гэж боддог. За ер нь л үнэхээр сонирхолтой бас үнэмшилтэй санал байна. Тэр бусад тэр нийт дэвшигчдийн тухайд энэ бол явч биш байх гэж хэлдэг үндслүүд юу байна? Жишээлбэл Ших хутга яагаад биш вэ? Ших хутга нэгт Ших хутга бол тэр намбичээс болж ацаагүй. Ших хутга 1180-аад оны төгсгөлөөр байна уу? Тэр хорхног жибуураас нүүж явах үедээ лөө тайчуудын нутгаас Ших хутга олж байгаа. Нэг дайны хөлөөс. Татарын тий. Татар бас дайтаад. Тийм 1196 оны тэр татартай хийсэн дайнаас Ших хутга олж байгаа. Тэгэхэд 5 настай тий? Жижиг хүү олдож байгаа байхгүй юу? Жохо хөлт олдож байгаа. За тэгтэл бол энэс өмнөх үйл явдлууд дээр Ших хутаг яаж бичих вэ гэдэг асуудал гарч байна. Дээрэс нь тэр бидний судалгаа хийсэн тэр бидний гэдэг үг байгаа. Тэр бидний гэдэг үг чинь яг энэ Ших хутгийг олдож байгаа үйл явдал дээр гараад ирдэг байхгүй. Бидний зэргүүд татарын нутгаас ийм одоо хүүг олж ирж өөлөн ихэд савхаа болгож өгөө гэдэг. Тэгэхээр Ших хутаг бол энэ нуус товчон дотор тэр түүхэн үйл явдлыг өөрийн биштэй хамаатуулаад өгүүлээд байгаа зохиогчийн хажууд шал өөр хүн болж таарж байгаа байхгүй. Ших хутгийг зохиогчийн зэргүүд олж ирээд өөлөнд бэлэг болгож өгч. За тэгвэл минлэг яагаад биш вэ? Одоо минлэгийг байх магадaltaй гээд эртүүд хүртэлцсэн байсан. Тий. Минлэг гэдэг саналыг Чоймогоо анх гаргасан бүр 86 онд. Тэгээ сая этүүд уус энийг дэмжиж байгаа юм. Бас нэг Японы эрдэмтэн ч гэсэн минлэг оролцсон баха гэж. Тэн дээр бол яг тэр хүмүүсийн үндэслэл бол тэгж байгаа юм. Энэ минлэг эцэг бол олон үйл явдалд биеэр оролцсон. Тэгээд энэ Чингис хаан болоод өөлөнтэй маш ойрхон байсан. Тийм хүний хувьд бол энэ Алтан ургийнхны дотоод бүхийг сайн мэддэг хүн гэж. Дээрэс нь тэр яг бидний яриад байгаа тэр биднийхэн гэдэг харьяалахын тий ялгаал дээр харьяалахын тий ялгаалтай тэр нэг бидний гэдэг өгүүлэмж шүү дээ. Энэний нэг 6 тохиолдол дээр Чоймогоо задлан шинжилгээ хийгээд за минлэг байж магадгүй гэсэн таамаглалыг төвшүүлсэн. За миний хувьд бол бас яг минлэгийг яг биш гэх одоо батан тодлого байхгүй. Өөрөөр хэлбэл хэнийг Тэмүүгөө очгон Монголын нуус товчооныг магадгүй тэр их аврагт байх хугацаанд бичиж байхад настайчуудын дуртатгалыг авч байгаа. Тэгэхээр минлэг мэдээж ойрхон байж байгаа шүү дээ. Минлэг өөлөн хоёр чинь цуг байхгүй. Нэг гэрт орцсон. Юун дээр Монголын нуус товчоонд бол Исүхэ баатрын гэрээслэлээр өөлөнтэй одоо нэг гэрт оролцож байгаа юм баг. Судрын чуулган дээр л энэ хоёр нэг гэрт орсон гэж бүр тэмдэглэж байгаа. Тэгэхээр их аврагт минлэг бас байсан байхгүй. Тэгэхээр магадгүй Монголын нуус товчооныг тэр очгоны дэрэгдэх жангаа хоргосон гэдэг бичээч нар ингээд найруулад Монголын нуус товчоогоо тойрон албан түүхийг ингээд хийж яхад нөгөө дурдтхан ярьсан хөгшчүүдийн дотор минлэг байсан байх магадaltaй. Жирж байсан байх магадaltaй ч шүү дээ байсан. Ягаад гэвэл хоризмын дайнаас Чингис хааныг буцаж ирэхэд урдаас нь утаж утсан хүмүүсийн дотор л минлэг нэр байдаг. Одоо тэр бас нэг ийм яриа сурвалжууд байдаг. Одоо төмөн хишгтэн дотор дурхгүй дээ шүү дээ. Дурхгүй дотор дурхын бичээч гэж алба байсан гэдэг шүү дээ. Тэр одоо Чингаач тэр
тэр Чанга бол ерөнхийдөө дурхын бичиж байсан юм шиг байна. Ажим тэр өгөөдөө хажууд төшмөл болохоос өмнө. Тэгэхээр тэр дурхын бичээчдийн тухай ямар нэг юм сонирхож үзсэн зүйл байна уу? Үгүй. Тийм. Яг нь ер нь бол бичээч нар дотроо их бичээч гэж нэг юм байна. Одоо энэ ихтэй нуус төвчөнд байхгүй л да. Содрын чуулганд бол улаг битгэгчий гэдэг албан тушаалгач гэж байгаа. Тэр ордны дотор байсан олон бичээч нарын ахлагч л гэсэн үг л да. Жанга хоргосон хоёр бол өгөөдөө хааны үед тодорч гарч ирсэн бичиг төшмөд. Одоо хожим гэсэн үг. За. Үнэхээр маш сонирхолтой юу вэ? Тэгээд одоо эрдэмтэд судлаачид ч өөрсдөө одоо маш ухаантай гаргалгаануудаа маш сайн зэгцтэй хийдэг хүмүүс учраас хувилбар болгоныг сонсохоор л ортой үндэстэй юм шиг санагдаад байдаг тий. Гэхдээ миний сонссон хувилбарууд дотроос хамгийн үнэмшилтэй нь одоо Алтан сүхийн хувилбар байлаа. Тэгээд би бол ер нь чиний яриаг сонссны дараа ер нь Тэмүүгээ юм шиг байна. За Тэмүүгээ өөрөө бичээгүй маа гэхэд Тэмүүгээ бол ер нь удирдсан. Ер нь магадгүй би нөгөө өгөөдөө хаа ер нь ерөнхий редактор магадгүй хамгаалсан нөхөр ах гэж бодоод байдаг. Тэрэн шиг тэр хамгаалуулсан өгөөдөд өргөссөн хувилбарыг бол ер нь зэгцэлж өөрийнхөө удирдлагаар явж энэ ажлыг ахалсан хүн ер нь Тэмүүгээ юм шиг байна гэсэн би итгэл үнэмшилтэй боллоо. Тэгээд ийм сонирхолтой сайхан яриар нь болсон баярлалаа. Хойштойхоо судалгааны ажилд амжилт хүсье. Түүх соёлоо дээдлэгч Хушхан брэнд.